За өнөөдрийн хичээлийн сэдэв өгүүлбэрийн салаалах хувиргал. Хичээлийн зорилго бол өгүүлбэрийг салаалан хувиргаж бичиж сурнаа. За эхлээд бүгдээ хэлний хувиргал хийх үндсэн дөрвөн аргыг дахин сэргэн саная. За хэлний хувиргал буюу хэлний бүхий л түвшний нэгжийг хурааж, дэлгэрүүлж, салаалж, тонгоргон хувиргаж болдог. За тэгэхээр бид нэр өгүүлбэрийн салаалах хувиргал гэж юу хэлэх лээ гэдгийг сэргэн саная. За салаалах хувиргалыг бол бүтээвэр, үг, өгүүлбэр, эхийн түвшинд хийж болдог. За тэгвэл өгүүлбэрийг салаалах гэж юу хэлэх вэ гэхээр өгүүлбэрийг ойролцоо ба эсрэг санаагаар хувирган элдв аргаар найруулбал салаалах хувиргал болдог хнэ. За тэгвэл өгүүлбэрийн салаалах хувиргалыг яаж хийх вэ? Ямар аргууд байдаг вэ? За нэгдүгээрт нь бол хэлц бус нэгжийг хэлц нэгжээр солих. Хоёрдугаарт хөөрнөх өгүүлбэрийг асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгох. Гуравдугаарт өвлийн хэв байдлын дагаврыг сольж хувиргах. Дөрөвдүгээрт Т ялгалын нөхцөлийг солин найруулж хувиргах. Тавдугаарт өвлийн төгсгөх нөхцөлийг сольж хувиргах. За зургаад нь нийлмэл өгүүлбэрийн холбох эргэлдүүрийг сольж хувиргах гэсэн ийм аргууд байна. За тэгвэл одоо бүгдээрээ өгүүлбэрийн салаалах хувиргалыг жишээгээр тайлбарлан ярилцъя. За нэгдүгээрт нь хэлц бус нэгжийг хэлц нэгжээр солино гэсэн. За энд яаж сольж болох вэ гэдэг харъя. За цаваас сэргэлэн авхаалтай чирэг хүү байна гэсэн энэ өгүүлбэрийн цаваас сэргэлэн авхаалттай чирэг гэдэг үгтэй утга тохирох нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү байна гэд энэ хэл зүгээр сольждсан байна. За дараагийнх нь хоёр дахь арга бол хөөрнөх өгүүлбэрийг асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгож болно гэсэн. За жишээлбэл бэлчээрлж буй мал сүргийн дундор хөндлөн гардаггүй гэсэн ийм хөөрнс өгүүлбэр байна. За тэгвэл энэхүү өгүүлбэрийг асуух өгүүлбэр болгоод бэлчээрлэж буй мал сүргийн дундор яагаад хөндлөн гардаггүй вэ гэж өөрчилж болж байна. За 3 дугаарт нь үйл үгийн хэв байдлын дагаврыг сольж хувиргаж болно. За жишээлх юм бол эмээлээ тохуул үүдээ сөхүүл гэд уул үйл гэд ингээд бусдаар үйлдэлгийн дагавар төгсгсөн байна. Тэгвэл эмээлийг нь тохож үүдийг нь сөхөөрөө гэд энэ үйл үгийн нөхцөлийг нь сольж найруулсан байна. За энэ бол салаалах хувиргал болох нь байна. За дараагийнх нь дөрөвдүгээрт нь бол Т ялгалын нөхцөлийг солин найруулж болно гэсэн. За ахас дээдсийн үгийг сонсвол аливаа хүн харилцсан анд нөхөр бололцвол амаргалан ханилах ёстой гэсэн энэ үг байна. За энэхүү үгийн сольсон Т ялгалын нөхцөлийг багш нь шараар тэмдэглэсэн байна. За ахас дээдсээс үг сонсож аливаа хүнтэй харилцсан анд нөхрийг болговол амаргалан ханилах ёстой гэд ингээд сольсон байна. За 5 дахь жишээ харъя. Үүлийн төгсгөх нөхцөлийг сольж хувиргаж болно. За өдөр бүхэн хүний сайнтай учирч яв гэдэг. Ийм тушаан цагарсан утгатай өгүүлбэр байна. За тэгвэл энийг өдөр бүхэн хүний сайнтай учирч яваг гэд хүсэх утгатайгаар өдөр бүхэн хүний сайнтай учирч яваарэ гэдэг ерөөн өсөх утгатай ийм аараа болон гээгээр сольж найруулжсэн байна. За 6 дахь жишээ. 6-ад нь бол нийлмэл өгүүлбэрийн холбох хэрэглүүг сольж хувиргаж болно гэсэн. За сэтгэл гарч бай тарих ажиллаж, гар хөдөлж, үйлсийг бүтээдэг гэсэн юм зэрэгцэн нийлмэл өгүүлбэр байна. Ч-гээр хөдөлсөн тийм ээ. За тэгвэл сэтгэл гарган байж тархиа ажиллуулж, гараа хөдөлгөж, үйлсийг бүтээдэг гэд энэ холбох хэрэглүүрийг нь сольж найруулж хувиргасан байна. За тэгвэл салаалан хувиргал хийхдээ тийм ээ юуг анхаарах вэ? За нэгдүгээрт нь бол их болон өгүүлбэрээ уншиж утгыг нь сайтар ойлгох ёстой. Энэ юуны тухай гарч ийнэ гэд. За тэгээ өгүүлбэрийн гол утга санаа хадгалсан түлхүүр өгөө зөв тодорхойлж. 3 дугаарт нь хэлцээ утгыг мэдэж зөв сонгох. За хэлц нэгжээ солих жол энэ хэлц маань энэ ихэд утга агуулгын тохирхолоо гэдгийг бас мэдэж зөв сонгох нь. За өгүүлбэрийг салаалан хувиргах аргаа зөв сонгох. Би сая 6 ийм аргууд байна гэсэн. Тэгвэл аль алийг нь сольж найруулж болох вэ гэдгээ бас зөв сонгох нь байна. Зарим тохиолдолд Т ялгалын нөхцөлийг сольж болж байхад зарим өгүүлбэр төр болохгүй
солихоор л одоо утга агуулга нь эвдрээд болохгүй байгаа байвал тэгэхээр өөр аргаар сольж найруулах ёстой гэсэн үг байна. За хичээлээ үзээд би дааж хийх даалгаврыг хийж илгээгээрэй. За энэ хүү эхийг уншаад хөөрнөх өгүүлбэрийг нь асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгон хувиргаж хичээрээ. За бичснийгаа багш руугаа илгээж бие даалдын оногоо аваарай.